Эрхэм сайд нараа төлөвлөгөө гэдэг бол хүсэл мөрөөдлийн жагсаалт биш, хариуцлагын гэрээ байх ёстой гэдгийг юуны өмнө тодтогоод хэлчихье. Төсөлтөө танилцсан 2027 онд 15.3 их 80 төгрөг зарцуулна гэжээ. Та бүхний 2025 оны төлөвлөгөөний биелэлт чинь тал хувьдаж хүрч чадахгүй байгаа шүү дээ. Дахиад 15 их 80-ийн төлөвлөгөө оруулж ирж байна. 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан дээр тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагааны чинь гүйцэтгэл 48.5% байсан. Бүх хөтөлбөрийн үр дүн чинь 57.1% байсан. Тэгээ гол шалтгааныг нь судалгаа тооцоолдгүй төлөвлөлт гэж та бүхэн өөрсдөө дүгнээд энэ тайланд оруулсан байгаа шүү дээ. Тэгээ шалгалтын дээр F дүн авчаад тэгсэн ирнэ хичээхгүй одоо яг онц авнаа гэж байгаа юм шиг байж таарахгүй шүү дээ. Өнөөдөр яг л энэ алдаагаа давтаад орж ирж байна. Өмнөх алдаанаасаа ерөөсөө суралцаагүй байна. Даалгавраа 50% хийсэн хүүхдэд ямар дүн багш нь тавьдгийг та бүхэн гэртээ хараад хүүхдүүдээс асуугаарай. F буюу муу дүн багш тавьдаг. Тэгээ ийм л дүн тавихаар байна гэж би харж байна. Тэгээ салбарын сайд нараас нь одоо асууя. Нэгдүгээр эдийн засаг хөгжлийн сайдаа 2025 оны төлөвлөгөөний биелэл чинь 50% байхад 2027 оны төлөвлөгөөний үр дүн чинь ямар үндслээр 100% биелнэ гэж та ер нь бодож төлөвлөж байгаа вэ? За хоёрдугаарт засгийн газрын хэрэглэх газрын сайдаас асууя. Манай улсын хувьд бол энэ Дэлхийн банкны засаглалын индексийг нэлээд энэ тоон шалгуур үзүүлэлтэд ашигласан байна л да. Хууль, авилга, энэ засаглалтай холбоотой асуудлаар. Тэгээ энэ 6 ийм индекс байдаг. Энэ индекс дотроос тогтмол буурж байгаа нь ерөөсөө өсөлт үзэхгүй тогтмол буураад байгаа нь government effectiveness буюу төрийн засгийн газрын үр дүнгүй байдал. Энэ үзүүлэлт ерөөсөө ахихгүй байгаа. Тэгээ ингэж буурсаар байгаа сэхээний тасагт орхоос өмнө бид нар суур өвчнийг нь ангаах реформ шийдлээ хийхгүй бол зүгээр нэг барилга байгууламж бариад арга хэмжээ зохион байгуулад байх юм бол болохгүй. Ингэж арга цаасаар байгаад сэхээний тасагт орвол гэж хэлмээр байна. Тэгээ энийг би энэ бүтээмжтэй холбоотой төрийн албаны асуудал за эн чинь мэдээж авилга хээл хайхуул хууль эрх зүйн орчинтой холбоотой ингээд индикаторуудыг харааллаа л да. Ерөөсөө надад бол реформын шинж чанартай юм харагдахгүй байна. Тэгээ энэ дээр уг нь улсын хурал түрүү жил бас нэлээд ахиц гаргах хууль тогтоомжийн хуулийг дагуулад засгийн газарт энэ оны 5 сарын 1 гэхэд хууль давсан журмуудаа бүгдийг цэгцлээ, хүчингүй болгоо. Эн чинь төрийн албанд давхраа нуглаа гаргаж гин, хууль ойлгомжгүй болгож гин, хүнд суртал бий болгож гин, авилга бий болж гин, хуулийн хулгай хийх, бүр хуулиар биш журмаар зохицуулаад байгаа юм байна. Энийгээ цэгцлээ 5 сарын 1 гэхэд дуусгаа гэсэн. Өнөөдөр 5 сарын 8-ны өдөр. Энэ ачаал юу болж гинөө? Ямар үр дүнтэй байна гэдгийг хариулаад өгөөч. За 3 дугаар асуулт хууль зүйн сайд байхгүй юу? За эрүүл мэндийн сайдаас асууя. Эрүүл мэндийн одоо тэргүүлэх чиглэлгээд ингээ орж ирж байгаа. Гэтэ нэг сэтгэл эмзэглүүлэн зүйл бол 2025 оны төлөвлөгөөн дээр эхнэлгсэн эндэгдэл өссөн байсан. Тэгэхээр эхнэлгсэн эндэгдлийг та энэ жил 27 онд бууруулахын тулд яг ямар дөрвтэй арга хэмжээ авч гинэ гэдгийг асуумаар байна. Энийг яагаад асуугаад байгаа юм гэхээр би 25 оны төлөвлөгөөний одоо гүйцэтгэл дээр нэлээд гайхсан юм. Монгол хүний дундаж наслал буурцаан гэдэг юм засгийн газрын хэрэглэх биш эдийн засгийн хөгжлийн яамны доор байдаг хяналт хэрэгжүүлэх газрын тайланд бүр өөрт нь дулдаад ирсэн байгаа байхгүй юу. Гүн чин дайн дажинтай улс байгаа биш үү? Цар тахалтай улс байгаа үстэй яхаараа ингэ харсан чинь ерөөсөө тоо индексүүдээ буруу авцсан. Маш болох хальтаа. Өөр улсын За асуултаа гүйцээг асууч. 1 минут. Номын жимш. Тэгээ уг нь бол Монгол хүний дундаж наслалт өсөж байгаа юм билээ шүү дээ. Тэгээ энийгээ та нарт бүр ингээд тоог нь хольж бантаа Сант Лукач гэх нэг сонин улстай холиод оруулаад ирсэн. Тэгээ ийм хэмжээний тоог одоо зөрүүлж орж ийн гэхээр би бол бодлого төлөвлөлтөн дээр тооны мэдрэмж байхгүй хүмүүс байна гэхээр жоохон санаа зовоод байгаа. Тэгээ энэ дээр та хэд маань юу гэж харж одоо эрүүл мэндийн яам оруулж ирв. За 3 дугаарт хууль зүйн сайдаас бас асуумаар байна л да. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг маш сайжруулна гэж тоон үзүүлэлтээр ороод ирж байгаа. Гэхдээ хийх арга хэмжээнд нь бол ямар нэг юм байхгүй. Тэгээ энийг яагаад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг ийм гинт сайн болчихно гэж төсөөлөд байгаа юм. Одоо бол иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл үнэхээр шалтаа бууж шít.
Энэ хууль эрх зүйн реформ нь одоо хууль зүйн яам дээр байгаа. Энэ хуулиа хурдан оруулж ирмээр байна. Иргэд шудраг шүүхэд итгэхгүй байгаагийн нэг асуудал чи яг шүүхийн шийдвэр гүйцэтгэл нь ажиллахгүй байгаатай холбоотой байхгүй юу? Тэг үнэхээр шүүхэд итгэх итгэлээ сайжруулъя. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээ сайжруулъя гэвэл энэ хууль эрх зүйн орчныг нь бий болгох хуулийн шинжилгээ энэ юмнуудаа түргэн оруулж ирмээр байна. За хэн хариулах вэ? За энх хоёр сайд, Шадар сайд энх хоёр хариулъя. Дараад нь Батчуугар сайд, Амар сайхан сайд бэлдэж байгаарай. Энэ хөгжлийн бодлого төлөлтийн тухай хууль бол маш одоо чухал хууль болсон. Цаг үеэ болсон. 5 жилээ төлөвлөдөг болсон. 5 жил дотор Монгол улсын нийгмийг хөгжүүлэх бүх хөтөлбөр, төсөл, салбар хоорондын бүх уялдааг хангаад шаардлагатай тэр зорилт төвшин, хэмжигдэх үүс, бодиттой, хамааралтай, хугацаатай эдийн засгийн ач холбогдлогоор нэрмэлээд гаргаад шинжлэх ухааны одоо их багц чуулганаар академийн багц чуулган хилцүүлээд бүхэл одоо нийгмийн хүрээнд одоо хилцүүлэг болж томоохон ажил болж баталсан. Тэгэхээр энийг л бид нар хэрэгжүүлнэ. Одоо бидэнд бол юм тодорхой. Энийг хэрэгжүүлэхийн тулд жилийн төсвийн хүрээг нь хатуу гаргаж байгаа. Орлогочин ийм байна. Зардалчин энэ төвшөнд байна. Энэ төвшин цангийн яам төсөө зохио. Ингэж бодлого нь төсөв нь одоо ингээ хэрэгжилтэн гэдээ гараад эхэлж байгаа. Энэ жилийн хэрэгжилтэн дээр ингээд зарим үзүүлэлтүүд баг байгаа асуудал яг түрүүн гишүүд хөндөд байсан. Манай энэ их хурлын гишүүд хуулийнхаа зарчмыг жоохон дутуу ойлгож санал гаргаж маш хэмжээний санал гаргасан. Зарим бүр хуулийн зөрчилтэй үйлдэл санал гаргаж хилцүүлэн дээр буцаагдсан зүйлүүд их бий. Одоо бол тэхгүй. Энэ чинь бодлого доктортой, сахилга баттай цаашдаа хэрэгжнэ. Бүгдээрээ ингээд нэг эндээ дасаад, суралцаад энэ чинь нэг шилжилтийн юм ажил хийгдэж байна шүү дээ. Их сайн. Тэгэхээр энийг аль болох бүгдээрээ дэмжиж ингээд цаашдаа явна. Энэ нөрөө улс орны хөгжлийн бодлого улс төрөө сангид улс төрчгүй, доктортой урт хугацаанд одоо бодлого болж хэрэгждэг ийм тал руугаа л орцгоё гэж бид нэр улс төрийн энд 5 нам хамтарч яж энэ үндсэн хуулийг өөрчилж шийдсэн ажил шүү дээ. Тэгэхээр энийгээ бүгдээрээ хэрэгжүүлээл ингээ явна. Үр дүнгууд тасралтгүй гарна, үр дүнгууд байнга шийдэгдэн. Хамгийн гол нь энд бас хариуцлагын асуудлууд байгаа. Цаашдын хариуцлагын асуудлыг дүгндэг, шалгадаг энэ засгийн газрын хяналт хэрэгжүүлэх гэж нэг том систем ажиллаж байгаа. Ажлаа хийхгүй байгаа, дутуу хийдэд байгаа энэ төрийн албанд авах арга хэмжээний асуудал төрөх тодорхой болсон шүү дээ. Ингээд одоо нэг хэрэгжилтэд хангаал хоёр талаасаа шаардаад ингээд явцгаая. За Батчуугар сайд хариулъя. За баярлалаа. Номын чимэг гишүүний асуултанд хариулъя. Энэ нярайн дэгдэл бол өссөн тийм ээ харамсалтай статистик гарсан байна лээ. Үүнтэй холбоотойгоор бол нэг ихний улсыг засаад сайжруулаад дахиад имлэг бариад ингээд асуудал шийдэгдэхгүй. Энэ нэг өсөндөө бол шууд одоо нэгдүгээрт хяналтанд байх асуудал гарч байгаа. За хяналтын талаар бол бид нэр анхан шатны имлэгдээ дийлэх одоо ачаал энэ өөрлөгөн зөв хангатнаас нь энэ ясандаа бас сая эмдүүцийн 03 дугаар тогтоолын энэ он батлагдсан анхан шатны өрхийн имлэгүүдийг санхүүжилтийн 30% нэмэгдүүлж байгаа. За яг үүнтэй холбоотойгоор танд хэлэхэд бол бас манай дундаж насжилт бол 71.8 байгаа. За үүнийг задлаад үзвэл эрэгтэй хүн бол 67.9, эмэгтэй хүн 77. Нэг ясандаа За өөр хэнэс үү? Би энэ хоёр сайд хариулъя. Журмууд зэгцлэх тогтоолын биелэлд асууад байна л да. Яг би хариулчихна л да. Ерөнхий сайдын захирамжаар энэ ажлын хэсгийг хууль зүйн сайд ахалж байгаа байхгүй. Тэгээ би одоо өөр сайдын өмнөөс ингээ хариулаад байх чинь зохимжгүй байгаа даа шүү дээ. Намчин гэж нэ. Би хариулчихна. Шинэ сайд маань юу хийж байгааг би бас мэдэхгүй. Өмнөөс нь хариулмааргүй байгаа даа шүү дээ. Аюу гомдчих чинь билүү. Би одоо хоёр сайдын ажил хавсарч хийгээгүй шүү дээ. За номын чим гишүүн тодруулж асууя. Нэмэлт асуулт 1 минут.
Тэгээ энх хоёр сайд яагаад ингэж хариулж байгааг би ерөөсөй ойлгохгүй юм л да. Уг нь хүний хэлээр л асууж байгаа юмсан. Өөрөө ч гэсэн та энэ асуудлыг маш их нийгэмд ойлгуулж өөрөө энийг бас манлайлж явсан хүн шүү дээ. Тэгээ энийг асуухаар би биш, би сайд нь биш гэдэг ах юм. Танаа засгийн газар дээр л энэ чи олон салбарын юм нэгтгэгдээд энэ чи явж явах ёстой шүү дээ. Би байнгын орон дээр ч гэсэн асуусан. Та тэгвэл засгийн газар дээр энийхээ асуудлыг тавиад тэг мэдээлэл өгчөөч. Ийм маягаар юм хариулна гэж юу вэ? Тэгээ ер нь бол цөмөрөө энэ смарт буюу тэр хэмжигдэхүүц тодорхой зорилт тавихгүйгээр төсөв вирусоо баталж болохгүй. Тэгээ үр ашиггүй зардлаа хасаж салбарын сайд нарт нь үр дүнгээр нь хариуцлага тооцдог систем рүү орохгүй бол одоо тэр хөгжил гэж ер нь ярихад их хэцүү боллоо шүү дээ. Тэгээ хөгжил гэж ямар сургалтанд суугаад барилга байшин бариад байхыг хэлэхгүй хүндээ хөрөнгө оруулаад системээ эрүүлжүүлээд иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх л асуудал шүү дээ. Тэгээ ингээ хариуцлагагүй төлөвтийн уршгаар ард түмэн л иргэдийн амьдрал доторж энд нь л хохироод шүү дээ. Энэ дээр бас анхаармаар. За номын чимэг гишүүнээ ярьж байгаа зөв шүү. Засгийн газрын гишүүн улсын их хурлын гишүүдийн асуултанд үнэн зөв бодиттой хариулт өгөх ёстой. Улсын их хурлд хүндэтэлтэй хандаж чуулганы хуралдаанд ирэх үүрэгтэй. Энэ хууль зөрчих юм бол төрийн албаны болон бусад хууль тогтоомжийн дагуу бас хариуцлага тоосноо гэж заасан. Энийг би хуралдааны хэн сануулсан. Тэгээ хууль зүйн сайдаа дуудаж ирүүлэлтэй. Энэ таны үүрэг инх хоёр сайд засгийн газрын хэлэх газрын дарга. Тэгээ хууль зүйн сайдаа ирэхгүй бол та өмнөөс нь хариулахаас үүрэгтэй бас. Засгийн газрын хэлэх газрын дарга. Тэгээд ингээ хариулаач ихээр хариулдаггүй. За тэгээд би түрүүн бас нэг Цогтбаатар гişүн хөндөж байсан. Хариулт хангалтгүй бол бичгээр гүйцээж өгөөрэй гэж. За 4 сарын 7-ны өдрөөс би 5 сарын 1-ний өдрийн хүртэл хугацаанд яг энэ асуудлаар улсын их хурлын 21-р зүйлийн 21-24 хэсэг заасны дагуу 4 сарын 3-наас 5 сарын 1-ний хооронд улсын их хурлын чуулганы нэгдсэн хурлаар хэлэлцсэн асуудлууд дээр 8 удаагийн нэгдсэн чуулган дээр 9 асуудал дээр нэмэлт 6 асуудал дээр тийм үү засгийн газрын сайд нарын мэдээлэл өгсөн 3 асуудал дээр улсын хурлын тамгын газар тодорхой гишүүдээс мэдээлэл өгсөн хариултыг гүйцээж өвнөөс 9 асуудлаас 8 нь биелсэн байна 8 нэг нь биелээгүй байна. Тухайлах юм бол одоо 4 сарын 10-ны өдөр аж ахуйн нэгж орлогын албан дотрын хууль нэмэлт өөрчлөлт хуулийн төслөөр хам дөрвөн мэдээс хуулийн төслөөр саран чулуун гишүүний асуултанд өгсөн хариулт хангалтгүй гэж үзэж хууль зүйн үндэс тайлбар холбогд мэдээлэл бичгээр гүйцээж ирүүл гэсэн. Үүний дагуу соёл спорт аял жуулчлалын яамны төрийн даргамжтай Бат Эрдэнэс 4 сарын 17-ны өдөр татварын ерөнхий газрын татвар төсөл үүсгэх газрын дарга буян нэмхээс 4 сарын 30-ны өдөр бичгээр хариулт өгсөн байна. За мөн саран чулуун гишүүнээс хаягжилтын хүртээмж олон улсын байгууллагатай хамтарсан ажлын үр дүн болон аймагуд илэрсэн төслөнд тодорхойлсон асуултанд хариулт гүйцэтгэгээгүй тул хариулт өгсөн геодез газар зохион байгуулалт геодез зураг зүйн газрын дарга инх манлаа 2026 оны 4-р сарын 17-ны өдөр 1 дороо 1135 болон бичгээр хариулт өгсөн байна. За үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтэд хэлэлцэж явах үед улсын их хурлын гишүүн сайн зоригийн хүндсэн улс төрийн нам болон хуулийн этгээдийн бүртгэлийн зохицуулалтын асуудлаар тамгын газрын их зүйн дүн шилжгээний хэлэлцээс судалгаа хийж танилцуул гэсэн. Энэ дээр 4 сарын 20-ны өдөр улсын их хурлын тамгын газрын их зүйн дүн шилжгээний хэлэлцээ ахлах ажилд амар жаргал сайн зөв гишүүнтэй биечлэн уулзаж танилцуулга мэдээлэл өгсөн байна. За гэх мэтчлэн одоо ариун зай гишүүний асуусан асуултад их хурлын гишүүн ажлын хэсэг ахлагч Баярбаатарыг хариулт өгсөн. Баярбаатар гишүүн томилттой байгаа учраас одоогоор их амжаагүй байна. Алтан шагаа гишүүний хөндсөн асуудал хууль дээр инх төвшин гишүүн тавьсан тендер шалгарсан компани эзэл хамаарал та холбоотой асуудал дээр нийслэлийн засаг даргын орлогч даваа далаах 4-р сарын 21-ний өдөр одоо 29-ний өдөр албан бичиг хариулт өгсөн. Гэх мэтчлэн хариултуудыг өгөөд явж байгаа. Тийм болохоор энэ дутуу хариулагдаад байгаа хариултуудад сайд нар засгийн газрын гишүүд бичгээр гүйцэд хариултыг гүйцээж өгнө. Хангалттай хариулт гарахгүй нэ гэдэг байгаа учраас тийм болохоор одоо энийг бас засгийн газрын хэлэх газрын дарга зохион байгуулалаар улсын их хурлын тамгын газар зохион байгуулаарай гэдэг бас чиглэл болгоё. Дулмын бум очир гишүүн